Дараагийн стори та шин. Нэ. Тийм ээ. За. Хай шинэ оны минь 2 байна. Шинэ оны минь. Яста дуртай шүү. Онцгой түүхээ хуваалцах гэсэн юм а 24-тэй эмэгтэй. Өмнө жил удаа үер гэсэн найз залуугаасаа салаад 5-6 орчим нилээн эморлын байдалтай явбаа. Өөрхөө амьтанд таалагдагчгүй, ер нь л бол эморлын хатан хам болсон. Тэгтэл инстагаар нэг залуутай хальт бичдэг байжгаад овоо таалагдаад гэрэн жойрхон болохоор үе орцсныхаа уулзаж юм ярьж суудаг болоод. Эхэндээ өнөөх маань хөөхөн юм яриад инээлгээд хүмүүжлтэй томоотой хөөхөн юм шиг санагдаад таалагдаад ирлээ. Тэгээд л нэг өдөр найзтайгаа гадуур уулзаад явж байсан над руу юу хийж байна? Уулзах уу гэд бичээд ороод ирэхээр нь уулзахаар болоод найз бит хоёрын сууж байсан газар бас нэг найзтайгаа хүрээд ирвэ. Хөөхөн хэсэг харьцчихсан эксэсээс алснаас хойш сэтгэлд хүрч таалагдаж байсан анхны хүн болохоор уулзах болгонд жоохон догтлоостой. За тэгээд бөөндөө сайхан танилцлаа. Тимч их ууж идээгүй. Гол нь ганц пивэ бараг агаар дуурчлан шимж суусан. Тэгтэл нөгөө газар хаах боллоо гэд нэг зүг болохоор гараад дөрүүлээ цуг зам дөхөв. Хаалтанд гэрийнхэн зундаа хөдөө гадаа явчихдаг би гэртээ ганцаараа үлддэг юм оо. Тэр өдөр найзтайгаа цуг хонох төлөвлөгөөтэй байсан юм. Тэгээд явж байсан ярилцаж байгаад манайд орж дөрүүлээ үргэлжлүүлж суухаар болоод хаалтанд би санаа гаргаагүй л дээ. Гэхдээ миний өнгөрсөн жил гаргасан хамгийн эргүү шийдвэр байсан ёо гинэ. Ороод найз бит хоёр вино нөгөө хоёр пив уугаад нилээн юм ярьцгаагаа цүүлдээ яг жинхнээсээ хаалж эхэлцгээв. Бас яаж зүгээр байх вэ? Нөгөөхтэйгээ үе харц шидэлцэж жогроод уур амьсгал ихэндээ дачгуул байла. Яана юу болох гэднэ? Хэсэг найзтайгаа хоёулахнаа юм ярьж сууж байгаад гинэд анзаараад харсан өнөөх маань нилээн муудсан бололтой. Суугаагаараа доошоо тонгооч гсэн хоёр тишээ найгаад байхаар нэг өрөөрлөө оруулж хөвтүүлээд дээрээс нь нэг нөмрөх юм хайчаад гараад ирсэн чинь гарах гэсэн чинь солонгос драма дээр гардаг шиг гараас татаад суулгаж байна шүү. Хотлоо ингэ согчаад царайлаад ингээд найгаж байгаад юм шүү. Тэгээд өөрөө өндөөж сууснаа амар романтиклж харалцаж байгаад гинэд өмсөлцээд би ч эксэсээ өөр хүн эрэгтэй хүний уруул өмсөх байтугай тогтож хараагүй удаан явчихсан нэг сонин ив хаваа олдгүй. Тэгэхээр нь болиулчаад босох гэсэн чи ахаад илүү хүчтэй татаж хөвтүүлснэ. Яг эвгүүтэд ирлээ шоо. За. Тэгснэ гинэд юу юм бэ гүн бэ гинт нуруунд нэг хүн хурж байгаа юм шиг л. Яа. Тэгснэ гинэд чи найзаагаа дуудаад оруулаад ирээч гэж авбал яах вэ гэх. What the fuck амар өмсөлцөжсэн аа. Найзаагаа дуудаад ир гэсэн нэ. Би гайхаад яах ч байгаа юм гэсэн чинь групп хий. Яа. Үнэхээр шок. Даруухан хүмүүжлтэй тогтой томоотой залуул гэж бодож уулздаг байсан болохоос тийм шуналтай хог гэж бодоогүй юм л дөө. Хахаха. Тэр үед бит хоёр унтхан битээ хил анх удаа л өмсөлцөж үзэж байсан за бүр. Энэ гэхдээ юу ч биш гээл бод. За тэгээд би шууд хэлэгч үг олдохгүй өрөөнөөс гарч аваад найзд чинь нэлээд муудаад солиороод байх шиг байна. Гэрт нь хүргээд өгчих бит хоёр амармаар байна гэж хэлчихэд 0 ороод гараад ирсэн чинь манай найзын хөвтөх гээд орсон өрөөлөө нь газ гүйж ороод хаалгаа хааж байхад нь би 0-аас гарч иж таараад шууд хамаг гидэн хөдөлсөн ч манай найзын хөвтөх гээд орсон өрөөлөө нь гүйж ороод хаалгаа хааж байх. Яана бүр найзынх нь өрөөлөө нь ороод хаалгаа хаахчихсан юм нөгөө найз нь. Би 0-аас гарч иж таараад хамаг гидэн хөдөлсөн чи эвтэхнэр бит хоёр одоо унтах гэж байгаа. Гэрээсээ явуулмаар байгаагаа хэлвэ. Тэгсэн харин намайг хүчээр 0 руу оруулснаа. Чи намайг найзтайгаа хардаад байгаа юм уу? Ер нь найз чи анханасаа надад таалагдаж байсан гэвэл чи ер нь яг яах вэ? Яа. Тэгэж хэлэхдээ яг эрэгтэй хүнтэй зодтолдох гэж байгаа юм шиг. Тухай өгөөд өөдөөс баг мөргөөд байсан юм. Яг үгүй өөр. Наад чинь таалагдчихсэн. Яагаад би чи ихтэй.
Чи хардаад байгаа юм уу? Чи яагаад коклог хийгээд байгаа бэ гэжтэй. Чи миний секс эрхийг хасаад байна. Яа. Ямар funny юм бэ тий. Хүн чи эрэгтэй хүн өөдөөс тэгэхээр шууд сонирн болд юм билий. Найзаг нь 0-оос шууд орилж дуудчихад өөрт нь чи зүгээр явчихаа эсвэл би цагдаа дуудлаа гэсэн чинь гинэтэл тустаас болоод нэг нүдээ нээгээл харсан чинь би хойно угаалгын машин. Ханд хоёрын голоор бараг чихэгдчихсэн. Шууд түлхээд оруулсан юм уу? Аха. Түлхснүү, цохиулснуу тэрийгэж тэрхэн зур ойлгоогүй гинэ. Манраастай чигээрээ арай гэж боссон чинь ахаад түстас. Нөгөө найз нь хурж ирж арай гэж болиулаад надаас уучлахгүйгээд аваад гарсан. Ямар солиотой өвчтэй юм Ямар эргүү хүүрвэ навшгиж. Согтуудаа биш шүү. Зүгээр тэр их манрал чокон донд юу босныг ч ойлгосхөөгүй болчт юм лээ. Аа. Цагдаа дуудлаа шул гэсэн чинь бүр ингээд төс тас болол явцсан юм тий. Маргааш нь бүр хүл гар битүү хүүхний яц миний шил энтер хуг. Instagram, Facebook дугаар бүх ямаараа блоклоод алга болсон байсан. Тэр үедээ ядчил цагдаад өгчихгүй явдаа гэж их бодсон. Яа. Бараг тэгээд өнгөрсөн их юм байсан юм шүү тий. Харин гэхдээ л бас зүгээр явуулсан шүү тий. Ямар хурчин бүр секс хийхгүй болсон чинь бүр уурлаад өглөө тий. Аа. Тэгснэ хамгийн амар нь мангарт 10хан нэг юм сайн юм шиг залуу гэдсэн яасан бэ? Дуугаа өнөд доодох нэг гэж байгаа юм уу? Тэг зүгээр баг нүүр өгөөд үнсэлсэн чинь баг шууд найзаагаа дуудчихмаас ч шүү дээ. Шоналтай гэж бас үнэ хэлсэн шүү. Ааха. Яа нэг амар муухай нэг муухай зүгээр үг гэдэг юм а юу гэдэг лээ сайн сандгүй. Надаа юм түрүүнд орж ирсэн мартчихлаа. Нэг юм нохойтой холбоотой. Тэр тухаараа үргэж байгаа юм шиг болдог энэ төр бүр арай. Ааха. Мангар нэг юм. Бүр сэрлэндээ дэлгэгдээд өглөө. Хүрээ. Өглөө яг Хүлээж ядаад үхгээд энэ шүү. Яг өгч штт. Бүр эмхтэй хүн зодлоо бүр. Сайн байна уу? Хоёроо. Бичгүй яах вэ гэж бодож байгаад бичлээ. Найз охинтойгоо яг бовлцаад байж байтал гинэтэл ёо баалаа гэж босоод 0 руу гүйчвэ. Би ч гарч ирэхийг нь хүлээгээд аз олчныг удаагүй л гараад ирлээ. Яг сайхан ид үйдээ байсан би чи хамаг юм замхарцсан арайч буучаагүй. Тэгээд хэсэг үзээд юусоо болдгүй. Тэгээд араас нь хипхоп хийх гээд тэр нь доги стайлыг хипхоп гэдэг. За. Эргүүлээд татсан чинь онзон дээр нэг боркант татцсан байсан. Яа яриачтай миний бодож байгаа юм биш байлгүй дээ гэж бодвол хийж дуусчаад шалгасан чинь мөн байсан баас. Тэгэл тэр үед нь юу ч хэлээгүй хоёулаа ам чөршөөрт орё гээл аваад орсон. Одоо бол манай эхнэр болцсон. Энэ дүү хүн шиг дүүл дахиад бичнэ. Дахиад бичээрээ. Арайч баас биш байлгүй дээ гэснээр хийгээд тэгстэй бас. Миний боц мөн байсан гэснээр араас нь баас энтергээд амар тодтогч хэлж билээ. Намайг гэдэг 19-тэй сонсогч байна уу? 25 оны намар нэг ахтай танилцаад айгүй хөөрхөн боловсралтай санагдаад харьцаж нэлээд унтваа. Тэгээд нэг өдөр хийхээр болоод лагал ухааны юм бодоод өмсөлцөөд үдсэн ёстой. Ам хамар залих нь холгоо шүлстэд бүр 7-оос л наагур жаахан шижиглсэн ч гэсэн за ядаж гайгүй байлгүйд нөгөөх нь гайгүй байлгүйдээ гэж бодсон жинхэн жив гинэ. Харцсан 5 сараа бодоод твчээд хөвтлээш. Йой. What the fuck. Тэгсэн 5-6 л хөдлөөд нураад унчихсан. Өглөө өөх нь ёо гэж уйлаад би бүр шок. Тэгээд л хоёулаа үйлснаа явсан. 2 удаа үйлснаа явсан да. Би явсныхан дараа блог хийсэн. Тэр явдлаас 3 сар гарны дараа клубд бүжиглж байсан чинь тааралдаад нөгөөх маань бүр шал согтуу найзуудаа дагуулж ирснэ. Миний шаалтуурны охин явж байна штэ. Хүсэж байна уу энтер гээд би шууд алгадаад л гараад явсан. Одоо сонсоод өөрийгөө таних байвал ядаж өмсөлцөд сураарай хахаа. Шаалтуурны охин явж байна гэнэ үү? What the fuck? Ямар сэжгийн үг вэ? Юу вэ?
тийм охинтой унтсан бол өөрөө өөрийгөө л доромжилж байгаа хэрэг биш үү? Аа. Аа. Араар тавилтын түүхүүд унших уу? За тийм. Сайн хоёроо яаж мэдлэх ёстойгоо мэддгүй, зүгээр сайн уу гэд хэлчихээр нэг л юм дутуу санагдаад болтгүй. Ямар ч байсан сайн байна уу, ажил амьдрал нь тус тусдаа сайн бидтэй гэд эхлэе. Намайг Б гэдэг эмэгтэй. Одоогоор гадаад улсад ажиллаж амьдарч байгаа хөөрхөн хүүтэй ганц бие ээж байна. Их хүн хүчтэй зоригтой байх ёстой гэж боддог болохоор хүнд мууган харуулах дургүй нэг тийм төмөр хүн шиг л явдаг да. Та хоёртооч болов ярьж сэтгэлээ онгойлгох юмсан гэж нэлээ удаан бодож явсан эцэст одоо явуулж байна. Мөн хэрвээ захиаг минь уншиж байгаа бол цаг цаваа гаргаж түүхийг минь бусдад хуваалцаж байгаад тань чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Ямар гоё бичдэг юм бэ? За түүхээ эхлэе. Би аав ээжийн хайранд өсөөгүй хүүхэд юм л да. Бага байхад эцэг их минь салцгаасан. Ёстой бол бор зүрх хэрэг өссөн гэх юм уу? Манайх их тааруухан амьдралтай айл байсан. Ганц би ээж минь ёстой л нуруугаа бүгдийтэл ажил хийж хоногийн олтой залгуулдаг байлаа. Заримдаа идэх хоолгүй гурил усанд буцалгаад идэхэд ээж 0 ороод ирэй гэж гараад орж ирэхдээ бүлцээснүүдтэй орж ирдэг байсныг нь би өөрөө том болоод ээж болоод ойлгосон юм да. Одоо бодохны ихч бид яаж тийм амар нийгэмд арх тамхи хөөгөөж явчаагүй өсвөр насаа дуусгасан юм гэж баярладаг да. Би 12 тагаас хойш ажил хийж эхэлсэн машин угаалга, цайны газрын бэлтгэгч, угаагч гээд юу л олтон нууц арах юм. Зарим нь насан туршигүйгээд хаан чандж чадахгүй гээд цалинч өгөхгүй нэг тиймэрхүү л байсан. Дээрээ нэг хөрх ихчтэй ухаантайгч хэлэх үү ангаахд орсон. Манайд нэг л оюутан сургалт төсөв байсан да. Би коллежид сураад их эрт ажлын байран дээр очсон. 16 хүртлээ сургуулаа төгссөн тэр жилдээ би хүүгийнхээ автаа танилцсан юм. Надад найзууд шигээ хүнтэй үерхэх зав чөлөө байгаагүй, хүнтэй мессеж бичиж үзээгүй явахынд бол бүх зүйл л гоё байсан. Өө, хайр гэдэг чинь энэ юм бэ шít гэж Покемон зориулнаа. Өөртөө авч өмсөж үзээгүй хувцас авч өгөн өдөр бүр амттай хоол хийж өгмөр гэж бүх юмаа л зориулдаг байлаа. Надад зүгээр надтай хамт байгаа л болдог байсан. Аргагүй шүү дээ. Аавын хайр байхгүй, эрэгтэй хүнээр хайрлуулах ямар байдгийг мэдэхгүй болохоор байгаагаа л хайр гэж бодсон баг. Жил гаруй үерхэд би жирэмсэн болсноо мэдсэн. Шок гэхдээ л баярлаад байсан. Тусдаа гарлаа. Амьдрал тэрхэн хэсэг мөчтөл сайхан байсан. Тэр хүн хөдөө ажилтдаг, би хотод гэртээ хүүхдээ хараад үлддэг байлаа. Хадам ээж хамтдаа надад дургүй гэж чихтэйхэн яагаад гэдгийг нь би ч мэдэхгүй. Гэхдээ л маш дургүй, тэрийгэ нуудаггүй байсан юм. Уг нь би хатуу эмээгийн гарт өссөн болоод ч тэргүй ширхэг өртөс ширэндээ байлгадаггүй цэвэрч цэмцгэр нөхрөө хизээч имдүүдлэггүй хувцас хоосоо одоодтой гэрээсээ гаргадаггүй. Тийм л гэрээ эзэгтэй байлаа. Бид хоёрын секси амьдрал их хэцүү. Би юу ч мэдэхгүй хүнтэй суусныг хэлэхүү, дээрээс нь нас бага залуу ээж болсныг хэлэхүү, мэдэхгүй чадахгүй юм их туршлага бага байсан. Бас өөртөө сэтгэл готарнаа. Би язарч доороо өчнөө ойдол тавилсан болохоор их л хэцүү байсан. Надад ганцхан байсан уу? Эсвэл бусад бүх ээжүүдэд илэрдэггүй мэдэхгүй. Надад ямар ч секси хүсэл төрхөө болчихсон байваа. Ер нь ихэнхэн төрсөн дараа гэдэг юм шиг л те. Тийм баха. Хадамч манайд цуг байдаг байсан болохоор их хэцүү. За тэгээд тэндээс бүх зүйл эхэлсэн. Нөхөр хуурч эхэллээ. Би эрт ажил хийж эхэлсэн болохоор ч гэрүү хэр баргийн зүйлд гайхахаа болсон ч гэх юм уу эсвэл хаана юг төвчих ёстойгоо сайн мэддэг байлаа. Чимээгүйхэн толон дараад арзаа зэгсээсэн үс язарсан би өнгө алцаа арс гэдэл за энэ би биш шүү. Өөршгөө агас дутуу амьдралд хүүдээ үзүүлэхгүй шүү гэдэл эрс шийдээд хүүгээ цэцэрлэгт өгөөд ээш өгөөд өссөн сургуультай орсон. Тэр нь хуулийн сургууль. Би ч өөртөө анхаарал хичээлээ хийгээд хүүгээ хараад нүдэн дээр нь 360 өөрчлөгдсөн. Нөхртөө тоогдох гэж гэртээ их хэрэндээ л бүх зүйлээ гаргана шүү дээ. За тэгээд 2-3 дахь хууралд араар тавилт орж ирлээ. Бурхан минь энэ удаад яг юу буруутч юу гэдээ их боддог байсан. Хувцсны шүүгээндээ хүүгээсээ нуугдаж уйлж суусан шүү надад даанч олон байсан да. Салахгүй гэж их л хичээсэн. Би сэтгэл санаагаар их үнэн. Төрснөөс хойш 43 кг болтлоо торж өгсөн. Ээж ихч хоёр маань манайд хоол идэх гэж ирээд намайг их л өргөдөд нулимсаа залгаад гарсан гэж сүлд нь хэлчихсэн. Ээж маань манай үнд их сайн байсан юм. Охинтой бол хүүтэй гэдэл хүргэндээ миний хүү гэдэл явж байдаг. Хэрвээ миний хичээл зүтгэл ямар ч урамгүй өөрийгөө хөгжүүлэхийн хэрээр нөхрийн талаар бодох завгүй хичээл ном хүү хоёртоо л бүх анхаарлаа өгөөд эхэлсэн тэр үед яагаад ч юм салхаа өргөл ядаа төгсчхөд салдаг байх таа гэж боддог болчихсон байсан. Яа за. Юу болох гэдэг. Цэцэрлэгийн насны хүүтэй тэгээд өөрөө оюутан гараад амьдрал дээр юу ч хийж чадахгүй шүү дээ.
Тэгээд нэг л өдөр ахиад хүнтэй явуулдаж байгааг нь мэдсэн дээ. Тэр нь бүр миний найз байсан нь хамгийн их дотор зурсан юм да. За тэгэл ерөөсөө эцэс төгсгөлгүй шийдсэн болий гэд. Угаасаа уйлах нулимсгүй болсон байсан болохоор шүдээ тас зуугаад ээж дээр очисон. Ахиад л үхтлээ ажил хийж эхэлсэн. Хажуугаар нь хуулийн оюутан их ухаан алдаж өгнө. Баян эмнэлэгцэр нь амрах ирэхгүй, зогсох ирэхгүй юм чи яалтай билээ дээ. Өдөрт 2 цагаас илүү унтдаггүй, ерөнхийдөө 22 цагт нь маш завгүй байдаг байсан. Йоо. Тэр хүн надаас салаад хэдхэн сарын дараа өөр ихнэр авч удалгүй хүүхэдтэй болсон байсан. Тэр хүн 6 цэнгэлдээ ташуурж явхад би хүүдээ дэлхийг үзүүлнэ гэсэн мөрөөдөл өргөтөлж явлаа даа. Сэтгэн зүрх ийм айхтар байгаа биз. Гэсэн ч би чадсан өөрийн гэсэн орон гэр унаад ирэхдээ салбартаа нэр хүндтэй болсон хүчин хүүгээ чанартай сургалт сургаж байгаа гэд би чадсан. Гэхдээ нэг л зүйл чадахгүй байгаа нь эрэгтэй хүнд итгэх итгэл. Хүнтэй секси хүсэл байдаггүй. Ихэнхдээ танахаас авсан тоглоомоо ашигладаг. Өөрийнхөө бид их харам хүн хүргэх дургүй болсон юм лээ. Эрэгтэй хүн чат бичих эсвэл эвгүүлэх гэж оролдох болгонд зүрх салгалж айдаг нэг тийм л болчихсон. Унтаж амрах цаг байгаа ч огт тайван унтаж чаддаггүй нэг тийм эмгэгтэй болчихсон байсан. Сэтгэл зүйчтэй их уулзсан арга нь олдохгүй. Би энэ түүхийг маань сонсож байгаа олон мундаг ээж нартай та нар зүгээр л энэ амьдралын ганц гэрэл нэмэх тод өнгө юм шүү. Өөр ямар ч өнгө та нарыг давж гарч чадахгүй шүү. Бас дөнгөж амьдралд хөлж тавьж байгаа цэцэг шиг охтуудтай эрэгтэй хүнээс биш өөрөөсөө хайр нэгж амьдрах ёстой юм шүү. Хизээч чамаас юу ч харамлахгүй болгож өөрийгөө бэлдээрэй. Эмэгтэйчүүд бид амьдрал юм шүү. Баярлалаа хоёроо хүний нутаг та хоёрын хоолой болон инээд зарим үед ээжийнхээс илүү дотн санагддаг болсон шүү. Ваа. Ямар гонигтай ирнэ нэг тийм proud мэдрэмж төрөд ах юм. 29 настай эмэгтэй. Хэдэн сарын өмнө 10 жилийн маань 100 жилийн ой болоод гинүү. Тэмцээн наадам гээл хэд хоног бөө юм болоод тэр хэдэн хоногт дээд ангид байсан анхны хайртайгаа таарад зөндөө удаа хамт байсан. Тэр үедээ сургуультай дуйлан шуугантай үргэлдэг байсан болохоор үеийнхэн дээдүүл маань бит хоёрыг сайн таньдаг. Тэр маань ганц би ганц би байсан болохоор та хоёр одоо уучраа олохгүй юу? Хүүхдийн бараа хармаар л байна шүү гэтэр гээл цаашлуулаад салахгүй би ч дотроо харин тийм гэж бодоостай. За тэгэл гар бөмбөгийн тэмцээн болоод оройн нь 1 цаг хүртэл үргэлжилсэн. Яаж зүгээр байх вэ? Голоор нь ганц хоёр сөөжүү пив уугаал бүгдээрээ нэлээд хаалцсан. Бит хоёр ч нэгнээсээ салахгүй яриа хөрөтэй байж байгаад хамт 0 орчоод ирээ айгаад байна гэд дагуулаад гарваа. Би 0 орж би засчаад гараад ирсэн. Нөгөөх маань эмэгтэй 0-д ороод ирсэн зогсож байхаар нь хүү яаж байгаа эмэгтэй 0 штэ гэл хэлхийн завдалгүй үнсээд авсан. Би ч өөрөө дуртай өмнөөс нь үнсээл нэг хаалга руу н ороод хамаг юма тайлал эд авалцаж байтал баахан хүүхнүүд шуугилдаал ороод ирсэн. Бит хоёр ч амаа дараад үргэлжлүүлээд байлаа. Ёо за. Хинч хаалга түгжээгүйгээ санаагүй. What the fuck? Би дээр нь гарсан хөдлөөл гинэт ардаас гэж орилолтоо л явчихаар нэргээд харсан чи 10 жилийн ангийн багш маань хараад зогсож байсан. Oh my god. Яа ямар ширүү юм бэ те бүр хүмүүс байхад бүр хийгээд байдаг гэсэн. За тэгэл дотроо хамаг хараалаа урсгаал нүрээ дараа сууцаа. Өөр хүн байсан бол хамаагүй дээр явж ангийн багш гээл амар айгаал хажуугаар нинэд хүрээл нилээн байж арай гэж гарсан да. Одоо ч гэсэн бодохоор ичиж өгөх гээд дараа нь яаж багшийнхаа нүрийг харах юм байгаа юм бөө мэд. Гэтэ зүгээрээ тэр өдрөөс хойш бит хоёр ирэхэд нэг гэрт орж байгаа хэдий салаад удсан ч гэсэн анхны хайрлын болохоор сэтгэлд үргэлж байсан юм шиг байлээ. Би бас тэр өдөр хөөхөн охиноо олсон байсан. Йоо. Удахгүй төрнөө. Сая нөхөр маань хайраа хоёулаа охиноо гарч ирэхээр ээж аав хоёр нь чамайг 0-аас олсон штэ гэж хэлэхүү гэл инээлтэд байж байгаад энд нэг бичээд үзье гэж бодоод хуваалцлаа. Гинэ ёо. Crazy. Шууд утгаараа 0-д олсон хүүхдэд дэгнэсэн тий. Харин тий. Бүр амьдрал нь зүгээр шийдэгдсэн шүү дээ. 10 жилийн юунд яваал. Уулзалтанда очивол салцсан байснаа шууд. За. Би одоо 22 даа. X-ээс салснаас хойш хүнтэй харьцахгүй байж байгаад
Нэг сараас эхлээд ажлынхаа залуутай дажгүй өрхмөн байгаад хэлвэ. Уулнаах амар дургу байдаг байсан ч тэгээд эмэгтэй хүн чинь хэрэлцээр байгаа дасчдсан байх. Бид хоёрын гэр ойрхон болохоор орой ажиллаад дараад хамт харьдیں۔ Намайг дандаа үргэж өгдөг. Тэгж байгаад нэг өдөр ажлынхнаараа суваа. Тэгсэн бид хоёр бүр нэлээд уусан гэж хэлэхүү. Ууж хэлснээсээ хойш би биенээ ажиглаастай байж байгаад би харахаар болоод төрүүлээд гарч ирсэн чинь миний араас гарч ирээд намайг хүргээд үгээд. Тэгээ согтуу байсан гэж хэлэхүү. Согтуу өнөр машин бариулаад явцсан л гэлээ. Тэгээд нэг харсан чинь тэдний гадаа ирсэн. Би гайхаад чи намайг хүргэж өгнө гээгүй мүү гэсэн чинь юу ч гэсэн хоёулаад ярилцах зүйл байна гэд. Тэгээд би заа гэл гэрлүү нь хамт орлоо. Окей. Тэгэл юм яриад ойлголцоол тэгээд намайг илж таалаад хийхэр болвоо. Их чухал юм Юм ярилцчихвэ тий. ярьж очиагүй баха. Тэ. Удаан хугацаанд эр хүнээс хол байсныг ч хэлэхүү. Тэгээд ёстой жинхэнэ үзэж байтал нөгөөх маань араас хийгээд амар хүчтэй хийгээд тэрнээс нь болоод би толгоогоороо паар мөргөөд ядаж байхад орн яг паарны хажууд. Тэгэл би ёо гэл нөгөөх маань яасан ийсэн гэл. Тэгэл үргэлжлүүлэл дээр нь гараад намайг буцааж доош нь эргүүлэхдээ дахиад ханаанд толгой зөгчдөг. Яа тэгэл тэгж унтахаар болоод өдөр нь сэрээд толгой бүр нийл өвчин. Би дотроо ууц юм чин шартаж байгаа юм байлгүйгээд угаалгын өрөө ороод толинд арсан чи бүр булдруу үсээд хоёр хавдсан мэт. Тэгэл нөгөөх маань намайг харчаад хүү чи яац өчигдөр их уугаад байсан юм цогц юм уу? Баг уужигээ солиороод гинэт уур үед солиор чамаас олоо эцтэйгээд өстой ойлгоч биш, инээгч биш юм болсон юм даа. Одоо ажилласаа гарсан ямар ч холбоогүй байт юм өө. Йоо. Тийм нэрээ. Холбоог байд юм аа. Тэр өдөр гэрлүүн ороод надад нэг таавч өмсөлсөн өөрөө бас өмссөн хос байсан юм. Тэгтээ энэ уул нь манай найз охин тэгтээ чи өмсчих гэж хэлснээс сүүлд нь гинэт кадр орж ирсэн. Ирдэгтэй. Тэгтээ сансаа. Муу гөлөг найз охинтой байсан юм лээ. Тэгтээ тэр найз охинд нь хэлэхэд найз залууч би дайггүй скилтэй болгоод өгсөн гэж бодож байгаа шүү. Good luck гэж. Яагаад араас нь ингэ тэнхтэй тэрэнд хандаж хэлэхэд гээд ингэ эргүүтэй тийм. Өөрөө найз охинтой хэлж унтснаа ёо. Тэ. Тэснэ тухайн үедээ ойлгоогүй дараа нь кадр ороод чигшгтэй. Тийм. За яг тэрэнд гисэн байлаа гэж бодоход одоо араас нь найз охин руу ингэж мөнгө ямар ч шаардлага байхгүй. Чамайг нэг Уул нь бол хохирсон үнэн ахал та. Гэтэл амар тэнэг юм үст. тэр охин байгаа зү тий. Тийм. Чамд л гэж хэлэхэд харин ч наад залууч сургаад өгсөн шүү чи баярлаарай гэдэг юм хээш. What the fuck. Тэг яаж сурах уу одоо? Яаж сэтгэлтэй болгосон юм бол? Мөргөөд ахаар нэг бити мөрг гэж хэлээл тэгээл сэтгэлтэй болсон юм байна. Тэгэл их дургу байсан юм шиг. Тэгэл орё гэхээр нь за гэл орлоо. Тэгэл хийхэр боллоо гэж байна. Ааха юм яри гэхээр нэ. Өөрсдөө бас асуудал байдаг ш. Угаасаа л юу ярих вдэ гэж. Тэгэл хоёулаа баталгаа хийчихээ. Дуудаагүй нь ойлгомжтой байх чинь тий. Тийм. Хоёулаа л дурандаа хийчихэд нэг өөрөө дургу байсан юм шиг. Нөгөө хүнээ ботоол за гэл зөвшөөрсөн гэж шагаад тий дандаа. Өөрөө үерхийг болохоор шаасан гэдэг нь хасч байгаа гэж. Хүмүүсээ тэгээд бичлэлтээр нэг ингээ царай марийг нь бүр төсөөлөд идэв шүү. Кран дээр анхны шүү. За баах шүүмжлэгч. Кран дээр. Кран ч одоо том машин уу? Том машин юм уу? Эсвэл нөгөө нэг юм өндөр юм зөөдөг юм уу? Бүр юм өндөр байлгын кран уу? Эсвэл алсыг харагч нэг кран гэж магадгүй. За. Ястаа төсөөлөөгүй шүн байсан да. Дурлалтаас хохорч гисэн явж байсгүй. Сургуулаас минь аваад ойролцоох байрнуудын дундуур алхаж байгаад том барилгын зүйлс зөөдөг кранлуу цуг гарсан юм. Ямар зөрөгтэй юм бэ? Унуул өхнөстэй. Харин тэгээд сууж юм ярьж байгаад өмсөлцээд хаалтанд учиргүй удаан өмсөлцээ. Бараг л 30 минут тасралтгүй хаахаа. Тэгж байснаа дараагийн шат руу орхон тодорхой боллоо. Намайг ч учиргүй оролдоод гар марн хаан маанч яваад байла бүү мэд хаахаа. Өөрөө хайртай байсан болохоор болиулаагүй хаахаа. Яавал ч яг гэж бодоод л хөвцөн дээ. Мэр залхуу те. Яавал ч яг. Анхны шөнөө кран дээр үдчихнэ гэж яаж санах вэ?
Сүүлд бодоод байхад мань гар халанцуу байсан байгаа юм да. Вау, тэгтээ ямар аюулгүй байдал бас хангаагүй л шүү тий. Тэгчээд нэг хальтраад унчууд одоо яах юм бол за би төсөөлөхгүй байна. Харин тийм. Бүр дээшээ гарсан юм байх та тэгээд. Эсвэл доор зүгээр бүхийг машиныхын бүхийг дотор юм болов уу? Арай бас тэр нас онгорхой байж ахгүй хаа. Тэста мэдгүй мэнэ. Та төсөөлөр. Жохоо ойлгомжтой бичмээр байна тий. Гран гэжсэн. Нүдэнд харагдах. Төсөөлж чадахгүй наа. Тэр чинь нэг юм дээшээ яваад тэгсэн юм урт хөндлөн юмтай байгаа шүү дээ ингээд эргэж Тийм. явдаг. Тэрэн дээр нь юм шүү. тэрийг хилээд байгаа юм уу? Яа нэг амар юм бэ. Тэнд тэгж яах юм байхгүй шүү дээ. Дотор нь орох юм байхгүй шүү дээ. Нэм дэгээтэй төмөрлөд үздэг зүртэн. Тэр машин дотор нь үл. За бичээрэй. Хаана гэдгийг хэлээрэй. Сайн уу? Хамгийн хөөрхөн хоёр бүсгүй юм. Яаж мэдчихвэ? Би ч зүгээр зохиогоод хэлсэн байл яхаа өөрсдөө. Хинт тэгж хэлдэг байсан ч нөө. Хамгийн хөөрхөн. Бүгд дээр нэмээд араас нь дандаа хөөрхөн шүү гэж ингэдэг. Яа, хүчлээ. Өөрт тахалцсан хамгийн бүтлгүй амар түүхээ явуулсан. Нэг залуутай харьцаад хэдэн сарын дараа дархан руу хамт явахаар болоод оройн баар ороод уугаад. Өнөөх залуу маань нилээн согтоод би санаалаад баг уугаагүй. Тэгэд буудалд очоод өнөөх маань хайраа антер гэдэл тэнэгтэж өгч гинэ. За. Би секс хийхгүй гэж бодоод тасархын хүлээж 0-т цаг суугаад. Йой. Үнэхээр унтахгүй орилоод ахаар хажууд нь хөвдсөн шууд эхэллээ. Йоо ямар хэцүү бэ. Тэгсэн новчтой хөхний толгой хазаад амар өвдөөд ёо болооч хийхэ болио гэсэн чинь за дахиж хазахгүй л гэж юм. Тэгснэ дахиад хазаад үнэхээр аимшигтай өвдөөд зайл гэд уурлаад болоод унтсан. Маргааш өглөө сэрээд хартал хөхний толгой бараг тасрах шахсан байсан. Йой. Жохон махан дээр тогтоод үлдсэн байсан хоёр хөх хоёулаа. Oh my god. Ямар юм бэ ёо? Fuck. Тогтоод үлдсэн. Үнэхээр эргүү. Дахиж уулзаавэ. За амжилт хоёроо. Үнэхээр хөөрхөн шүү үнсий. Чинээсээ тэгж битсэн байгаа шүү. Йой. Ямар аимшигтэй юм бэ? Юуны доор нь автлаа. Харин юу вэ? Тэгээд тийм юм жоох махан дээр ингээд арай гэж бодоод үлдсэн. Арай л амар бидний төсөөлж чадхааргүйгээр амар хатсан юм байна. Үгүй тэгвэл хүн тэгээд зайл гэж болох нь аргагүй юм байна л та тий. Тийм шүү дээ. Тэгээд өнгөрсөн юм тий. Ямар аимшигтэй юм бэ. За ингээд дуусах уу? За бай. Хөхний товчнуудаа хайрлж явцгаагаарэ. Манайхаа. Хөхний товчнууд чинь үсий. Баяртай. За зогсоолоо шүү.